Таны хуримтлалын шинэ боломж Bond. Голомт Капитал. Голомт Капитал компани бол надад ингээд 30 секундын рекламны хөгжим захиалсан. Дэлхийд даяар юу гэдэг л хөгжим дуурч байгаа үед ер нь бүх юм зохиогч хэрэгтэй байдаг л да. Хэрвээ тэр хөгжмийн 6 секундээс дээш ашиглагдах бүх хугацаанд хөгжим зохиогчд мөнгө төлж идэг. Манайд бол ерөөс одоохондоо тэр үнцэнд нэвтрэг байгаа. Хөрөнгийн зах зээл бол ер нь ямагт өсөлтийг бэлтгэж идэг. Яг хөгжсөн газрууд ихэд бол маш том банкнуудаас ч том болсон хүчрэг салбар байдаг. Тэгэхээр би ягаад ийм хөгжим хийсэн гэхээр бүтэн оркестр заавал ингэ дуурчих хэрэгтэй гэж бодсон. Ягаад гэвэл ирээдүйг бэлгэлжтэй, ирч хүчтэй, бадрангуй тийм дайчин тийм хөгжим явбал илүү дээр юм болов уу гэж бодсон. Миний хөгжимч гэсэн ингэ анхтаас ингэ намуух ингэж явж байгаад сүүлдээ ингэ бүр ингэ дэлгэрээдтэй ингэ тийм сүр жавхантай бол тэгэхээр би яг тэр төсөөллийг энэ хөгжөөс болгож өгч хийсэн. Би Голомт Капиталын бол маш их баярлж байна. Яг бол энэ Голомт Капитал компани бол яг энэ оюуны өмчийн тал дээр яг энэ одоо компани реклам стокийн тал дээр бол ингээд шинэ жишг ингээд Монгол улс тогтоож авах шиг байна. Надад ганц харамсаж байгаа энэ системийг ингээд ашиглалтанд орохыг үзэж чадаагүй те өөрийнхөө бүтээлийг ингээд өчнөө жил зүгээр ингээд хүмүүст ингээд үнгүү завшуулсан хөгжим зохиолчдын хувьд бол одоо надад ч гэсэн маш харамсалтай байдаг. Тэгэхээр энэ удаагийн 30 секундын хөгжим бий зэрэг зохиогод шууд ингээд Голомт Капитал компанид ингээд онцгойлон шийдвэрлэж байгаа болохоор энэ хөгжмийг бол ингээд Голомт Капитал компани бол байж байгаа бүх цагтаа энэ хөгжим бол өөрөө одоо ажлын хүрээнд бол ажиллах бүрэн боломжтой гэсэн үг байна. Хөгжингүү орнуудад харж байгаад хүмүүс хөрөнгөний зах зээлд маш их хөрөнгө оруулж байгаа юм шиг харагддаг. Ялангуяа одоо шинэ Япон интернет бол ингээд тэтгэврийн өвөө эмээр ч гэсэн ингээд том компаниудын хувьцааг маш их худалдаж авсан. Тэрнийхээ үр ашиг хүртээд ингээд сайхан амьдарч байгаа юмнууд харагдж байдаг. Үүнээс хойш бүх компанид энэс санаа авах янз янзын бараа бүтээгдэхүүн рекламдаг тий өөрснөө хийж байгаа ажлыг рекламдаг иймэрхүү юм дээр бол заавал зохиогч хэрэгтэй хөгжим ашиглаж авах хэрэгтэй. Ер нь бол өөрийнхөө ихэнх чиглэж гисэн ахмадуудаа ч гэсэн хэлэхэд ер нь хэрэгслээс гарсан жоохон илүү тийм санхүүгийн боломж гарч ирэх юм бол хөрөнгөний зах зээл заавал азаа үзэх хэрэгтэй гэж бас хувийн зүгээс зөвлөмөр санагддаг. Ер нь бол би түрүү хэллээ шүү дээ хөрөнгөний зах зээл бол байнга өс дивж байдаг зүйл. Ер нь бол зөв газараа зөв цагт зөв хөрөнгө оруулалт хийсэн бол хизээч алддаггүй зүйл гэж би боддог. Таны хуримтлалын шинэ боломж Bond. Голомт Капитал.